Амьсгалах агаар уух усаа хорт утаа хаягдлаас бид яаж хамгаалж чадах вэ? Бидний хийж чадах хамгийн энгийн хэрнээ хүчрхэг арга бол цахилгааны хэрэглээг багасгах юм. Гэрлээ унтраахаас гадна бүхий ил цахилгаанаар ажилладаг цахилгаан хэрэгслүүдийг хэрэглэхгүй үедээ унтрааснаар цахилгаан станцын яндангаас гарах нүүрсний утааг багасгаж чадах юм. Бензин шатааж агаарт утаа ялгаруулан давхидаг хувийн автомашинаас илүү нийтийн тээврийн хэрэгслийг сонгон зорчих нь хот дотор бужигнах автомашинуудын тоог цөөн болгоход туслана. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахаас гадна замын төгжрөл багасч гэртээ хурдан харах боломжтой болно гэсэн үг юм. Нийтийн тээвэр дундаа супер ногоон троллейбус, төлбөр хямд, бас цахилгаанаар ажилладаг болохоор харуутаа ялгаруулахгүй. Бүр боломжтой бол ундаг дугуйг сонгоорой. Супер баатруудад ирч хүчийг өгөх дасгал хөдөлгөөн болох болно. Гэхдээ заавал зориулалтын дугуйн замаар зорчиж хамгаалтын малгай өмсөх хэрэгтэй. Ямар ч хаягдал ялгаруулж бохирдол үүсгдэггүй тээврийн хэрэгсэл бол 11 номерын автобус. Үгүй 1-2 хөлөөрөө хурдаа өөрөө тохируулаад өссөн газар руугаа төгжрөхгүй цэвэр агаараа амьсгалаад алхаад явна гэсэн үг юм. Супер бага биз? Дулаан багаалддаг гэрт нүүрс баг түлдэг. Нүүрс баг түлвэл агаар дахь бохирдлыг багасгана. Тиймээс гэр байшингаа, цонх хаалгаа сайн дулаалах хэрэгтэй. Мөн боломжтой бол утаа баг гаргадаг экотүүл сонгон хэрэглэх нь хорт харуутааг багасгах аргуудын нэг гэдгийг санах хэрэгтэй.